За тохиргоо модуль дээр компани тохиргоо, хэрэглэгчдийн тохиргоо, ажлын ур сургалтын тохиргоо болон харагдцын тохиргоонуудыг хийнэ. За компани тохиргоон дээр ерөнхий мэдээлэл, тухайн компани татвар төлөгчийн дугаар, за тэгээд утасны дугаар, регистрийн дугаар, за жилийн өдөр ямар валют ашиглах зэрэг ерөнхий тохиргоонуудыг хийж өгнө. За тусламжийн төвийн тохиргоон дээр ямар урдлаар тасалбар илгээх урдлыг тохируулж өгнө. За харилцах данс ашиглах бол харилцах данс ашиглах гэсэн чегийг хийж өгөөд за гүйлхний түр дансыг тохируулж өгнө. Цалингийн тохиргоо, хоцролтын хязгаар оруулах, за цалинтай холбоотой зарим тохиргоог хийн. За зээлийн тохиргоо. За зээлийн оронгийн найр авчлал хэд байх вэ? За төлөлтийн төрөл, за баталгаажуулалт шаардлага хийх хэсэг, зээл сонголт хийхэд хүний төлбөр шалгах хэсэг, за авалгыг хуваарийн хаана авах вэ? За сарын өдрийн тохиргоо, жилийн тохиргоо, зээл хаах үйтгэлтийг зөвшөөрөх хэсэг. За өдөр өндөрлөхөд автоматар англи шилжих үү, өдөр өндөрлөхөд автоматар зээлийн мэдээллийн сан руу нийлүүлэх үү зэрэг тохиргоонуудыг хийн. За мөн зээлийн хорооны тохиргоо хийнэ. Зээлийн хорооны тохиргоог зээлийн дүнгээс хэн батлах вэ? Ямар салбар дээр батлах вэ? За мөн зээлийн лимитийг тохируулж өгч болно. За 500 саяас дээш болвол заавал энэ хүн батлана гэх мэт зээлийн хорооны тохиргоо хийж өгнө. За зээлийн хорооны орлого ажилтны тохиргоог хийж өгнө. Зээлтэй холбоотой зээлийн данснууд болон журналуудыг тохируулж өгнө. За зээлийн эргэн төлөлтийн хуваар дээр гарч ирэх гарын үсгийн тохиргоог хийж өгнө. Хэвлэх төрөл, за хуваартай хэвлэх хэсэг, за хувь хуримтлал автоматар хийх хэсэг тохиргоог хийж өгнө. За нэмэгдүүлсэн хүний дүн шалгах гэх мэт зээлтэй холбоотой бүхэл тохиргоог зээлийн тохиргоогоор хийнэ. За мастер гэрээний тохиргоо, зээлийн улирлын тайлангийн тохиргоо, дансны тохиргоо, гарын үсрэг, тайлангийн тохиргоо, санхүүгийн тохиргоо тамга. За заавал шаардах талбарууд, ямар талбарыг заавал бүглэх ёстой талбар байх ёстой вэ гэдгийг энэ дээр тохиргоо хийж өгнө. Хэрэглэгчийн тохиргоон дээр тухайн хэрэглэгч дээрх тохиргоонуудыг хийж өгнө. За энэ дээр болохоор жишээ нь за зээлийн эдийн засагч бол зээлийн эдийн засагч, зээлийн гэрээ цуцлах гэх мэт санхүү, хүний нөөц, тухайн модуль дээрх илүү нарийн зэсүүд дээрх тохиргоонуудыг хийж өгнө гэсэн үг. За тэгээд мөн тухайн хэрэглэгчдэр hide specific menu-гаар модуль зэснүүдийг нууж өгөх боломжтой. Ажлын ур сургалтын тохиргоог хийж өгнө. Ямар хэрэглэгчийн үүсгэсэн ажлыг хэн батлах вэ гэдэгт ажлын ур сургалтын тохиргоонуудыг хийж өгч болно. За мөн харагдцын тохиргоо хийж өгч болно. За харагдцын тохиргоогоор систем дээрх харагдцыг тохирууллаа.